Зорилгоо олно гэдэг чинь өөрөө сахилга баттай шаардлагатай. Зорилгоо олж чадахгүй хүмүүс зөндөө биш үү? За наа Баяр Манлай гэдэг одоо Movicom корпорацийн төлөөлөлт зорилгын нарийн бичгийн дарга болон ерхий захирлын ажил менежер гэдэг албан тушаалыг хашиж байна. Би юу хийхийг зориод байгаа гэхээр штэ. Бид нар чи өөрсдөө хөгжиж буй орны хүмүүс штэ тий. Тэгээ хөгжиж буй орны хүмүүсийн асуудал нь юу байдаг вэ гэхээр хөгжингүй буй хөгжилтэй орнуудын хүмүүсийн хажууд зах зээл дээр хүнлэг нь бага байдаг. Тэгээ энэ үнэлгээг би дээшлүүлээд тэдний хэмжээнд магадгүй тэднээс илүү хэмжээнд яваач хүсдэг байхгүй. Яагаад гэвэл бид нар тэднээс хэцүү байдалд өссөн. Тэгээ тэр юм учраас бид нар тэднээс илүү хүчтэй, магадгүй хаттай, хүчтэй, чадaltaй, амархан орчинд, амархан амьдралд өссөн хүн хэзээ ч хүчтэй болдгоо л байхгүй. Тэгээ бид нар тэдний хажууд хүчтэй. Гэдгийг би анх Японд очиод өөрөө мэдэрч ирсэн юм. Би хичээвэл чадах юм байна. Тэ? Гэдэг юм өөрөө анзаарч ирсэн. Тэгэхээр юу гэдэг юм гэхээр би одоо жишээ нь Монголын зах зээл дээр мундаг компани ийм албан тушаалтай хүн байх нь миний хувьд сонирхолтой биш. Миний хувьд сонирхолтой нь юу гэхээр олон улсын хэмжээний компанид, олон улсын хэмжээний компанид томоохон корпорац ч юм уу те захирлуудын хэмжээнд бүр тэнд үнэлэгдсэн экспертийн хэмжээнд очих хэрэгтэй. Энэ л миний өөрийн хамгийн цаатлын зорилго юм. Ирээдүйд би яг юу хийх хэрэгтэй юм бэ? Яг би чинь хий юм бэ гэдэг олохгүй сте 10 жил сая байгаа. Захирлын хэлсэн үгээд хамгийн толгоонд үлдсэн гэх юм бол би өөрөө айгүй амбицтай юм байхгүй. Өөрөө амбицтай юм байгаа л нөгөө одоо юу гэдэг өөрөөсөө дээд тушаалт албан тушаалын хүмүүстэй зэрэгцэх гээл те. Магадгүй тэд нэр заримдаа ингээл юм даалгачих гал ажил ийм ихе гэдэг чи энийг ингэж гэл нөгөө жаажилчих гал те. Бас байдаг байхгүй. Тэрийг мань харчаад юу гэсэн бэ гэхээр цаа чин амбицтай байх нь маш зөв. Заавал байх хэрэгтэй. Гэхдээ тэрийг зөвөр илэрхийлэх гэж надад хэлжсэн байхгүй. Зөвөр илэрхийл. Тэр нь даруй төлөв байдгийг хэлээд байгаа юм л та. Тэгээ тэрийг амбицтай байхаа зөвөр илэрхийл гэдэг нь надаа ингээд тэрийг ухаад бодоод байсан чи амар гоё юм харуулсан. Хүн ерөөсөө хийх гээд байгаа хүсэл байдаг юм байна. Ямар нэгэн байдгийн те. Тэрийг илэрхийлэх арга нанаа буруу байдаг гэж анзаарсан. Ер нь бол. Тэгээ тэр нь амбицтай бол амбицаа гаргах арга нь өөрөө буруу. Одоогийн байгаагаараа дээдлийн хүний хийх даалгасан ажлыг хийгээд байвал би яаж тэмлэх юм бэ тийм үстэй. Яах ёстой вэ гэхээр заавал нэг бас биш юм аа. Хоёр дээд төвшөнд байгаа хүн шиг бодос сэтгэхийг хүсдэг байх ёстой. Тэгээ тэрийг ажил хэрэг болгодог байхыг хүсэх ёстой. Энэ амар хөрөөс байгаа тийм. Иймэрхүү байх тийм бод. Иймэрхүү байх тийм. Аха. За. Болсон болов уу? Онцгойно гэдэг чинь би нэг юм шин зам гаргахыг хүсдэг гэсэн үг байхгүй. Тэгээ тэр замын ийм зам байж болдгийм биш үү гэдэг хүмүүс тэрийг нь анзаараад вау тийм. Тэгээ тэрийг нь араас нь дагж явах. Тим хэмжээний гой замыг тавихыг хүсдэг байхгүй. Хүн чинь зорилго тавьж тэр зорилготоо өдөр болгон хүрэхгүй шүү дээ. Нэг л өдөр хүрнэ шүү дээ. Бус өдөр нь яах вэ гэхээр түүний хөдлөө явдаг байхгүй. Тэгээ зорилгодоо хүрэхийн тулд явж байгаа энэ нөгөө journey гэж яриад байгаа. Наадлын явдалтын хугацаа чинь өөрөө дахиад өдөр тутам цаг секунд тутам сахилгатай байхыг шаардж идэв. Өөрийгөө дийлхийг те. Хүн болго өөрөө дотор бурхантай гэж байгаа. Нэг би. Энэ нь яадаг вэ гэхээр хэрвээ миний дотор байгаа потенциал гэж юм байна шүү дээ. Тэр потенциал гэдэг юмыг би ингээд тэрний төлөө ажиллаад хичээгээд яваадсан бол энэ хэмжээнд би хүрч болох байсан гэдэг хүн маань аахгүй. Миний өөрийн хамгийн best version гэсэн үг. Тэр хүн маань өдөр тутамд яадаг вэ гэхээр чи энийг хийх ёстой шүү. Энэ нь зөв шүү. Чи одоо энийг хийх ёсгүй шүү гэдгийг хэлж өгч идэв байхгүй. Өдөр тутам ямар нэг шийдвэр гарах болгон тэрийг ингээд хэлээд яваад. Тэргээ бидэрт мэдэрч идэв. Тэ? Тэгээ тэр хүнийхээ үгийг дагах, тэр хүнийхээ хий гэснээр битээ хий гэснийг битээ хийх те. Хий гэснийг хийх гэдэг маань миний өөрийн сахилга бат юм болов уу гэж би боддог.